Ойрдын нутгаас тэмүүлж ирсэн 41 сурагч. Оноо уртад тунж хочирсан ер бусын түүх. Их сургуулийн 90 жилд хурж чугалсан хүн өргөн дурсаад сэтгэл эмжиглүүлэх жон дангсан мөрдөл. Ийлийн угалж хотын сурвалжлагын дуусгаад Бортал Монгол үндэстнээ өөртөө засаж руу хийж хэвлэлтэй. Шинжангийн 41 сурагч Борталд хамгийн олон хуваагдаж ажилласан юм а. Борталын монголчууд гол нь Бортал хот аршин шин болоод жиншинд төвлөрөн сууж байдаг. Түүхэн дээр ер нь Борталыг чахар монголчууд жингийн торгодчууд гэж ярьдаг юм. Чин улсын засхан газраас хил хязгаар орны батлан хамгаалалтын чангадахийн тулд 1762 оны 4 сард Өвөр Монголын Шилэн гол аймагаас Шинжаанд анх удаа 1000 чахар чиргийг гэр бүлтэй хамт шилжүүлэн үлгэж 1763 оны 5 сард 2 дугаар удаа 1000 чиргийг гэр бүлтэй Шинжаанд шилжүүлэн явуулжээ. Ийлийн жанжны ерөнхийлөн засаг газраас энэ 2 удаа Шинжаанд шилжүүлсэн чахар чиргийн 1836 өрх нийт 5548 хүнийг Ийлийн оронд байршуулжээ. 1764 оноос 1789 оны хооронд хасааг Бордын орноос урд хочид нутагтан бочиж ирсэн бүгд 420 өрх үйлдийг Ийлийн жанжны газраас тэднийг чахар хороогийн хуучин ангад хамтруулан байршуулжээ. Эдгээр чахарчууд хэсэг үүдтэйгэн одоогийн Бортал жуугийн голын сав газар сайрмын нуур ховгсэр жирэг газар орноор тархан сууж байна. 1775 онд ижлээс бочиж ирсэн нэг хэсэг торгодчуудыг үнэн сөсөгт хуучин торгод аймгийн баруун зам болгон тогтоож тус чуулганы нөх хушуу 4 сум болгон Бортал жуугийн жингийн голын сав газарт байршуулжээ. Эднийх очис бол одоогийн Бортал байгаа жингийн торгодчууд болно. Борталын Монгол өөртөө засаг жуун Шинжаандан газар нутгаар хамгийн бага жуу байж энд хятад хасааг ойгоор хотон хэрхэс гэх мэтийн 35 үндэстэнтэй 42 том хүнтэй. Үүнээ дотор Монгол үндэстэн 2 том 6000 гаруй бий. Бортал бол Шинжаан орны монголчуудын төвлөрөн сууршиж байгаа орны нэг нь болохоор сургаан хүмүүжил нь айлгаарт 50-аад оны үеэр хөгжиж онцгойлон Өвөр Монголд суралцсан сурагчдын 10 гаруй нь Борталд ажил хуваагдажээ. Мөнх Баян болоод Дарма хоёулан бүр Өвөр Монголд суралцсан хүмүүс юм. Сайн баяр багш Мөнх Баян насны дэрмэгч номын тухай материалын чуглуулж эхэллээ. Нандорс байна харин тийм байж юм. Энэ дотор байдаг. Одоо нэг үлийн ховцсон. Хинасаас олдгоо үзэн нэртэн байж юм. Энэргөө. цаг гэж. Баттав. Энэ бас усудэ. Сулат. Сайн. Юу кэрдэ сайн юу сайхан гоёхгүй чи. Эцгэн дураач ёо. Хёрон. Явламад. Харин 통ша манай дээрэн Монгол агш зургаа. Алжирч шүү. Жиргэд талан гээд болчихсон. 56 дахь жир бидний Өвөр Монголд уцсан. 25%. 25%. Тэгээд одоо бас намзаас финэнчнэ төргийн бодлогон доор өмшаад сайн төгсөөд ирлээ. Төгсөөд ирлээ намаас багш сургаалд авба. Монгол багш сургаалд их дээрх байлаа, чогн байна, далаа байна. Буйн насан гээд байдаг мэл Өвөр Монголын настай багш. Тэдэн бидний ПНК-г одоо явууллаа. Дахиад авчирхлаараа багш тавьж авба. Биднүүд их баярлаа. Амьд оглоод бас энэ чинь алтнаагаас ус үдэржгээ. Өрөмчийн багшийн сургууль бол 1952 онд Батайгуй 41 сурагчийг Өвөр Монголд хүргэснээр дараа харахтаа 4 багшийг Өвөр Монголоос Шинжаанд аваачиж 1953 оны 9 сарын 1-нд хичээл эхлүүлэн 1961 онд дахин Борталд нүүж Мөнх Баян Дарма хоёрч сургуулиан дагаж Борталд иржээ. Тэгэл биднээсээ одоо анхандан Өвөр Монголд бол янахлачин багш нар хэмжүүллээ. Бас Монголын соёлын танаа. Ода тэгээд бид нэг насаар тэгээд ажиллаа пуулаа. Ода манай Монголын соёл бас их хөгжлөө. Шинжаан Монголын соёл бол их хөгжлөө. Анхандан бол ямар шин энд тийм гоожин номзаад багш байд.
Цоор өвөр Монгол бол хэмжүүлсэн биднээс. Тэр үед олон талын шалтгаанаас болж тус сургууль нь 1961 онд үүдэн хааж дахин 1982 оны 9 сард тус сургуулийг Өрөмчид сэргэн байгуулж одоо ажил мэргэжлийн их сургууль болжээ. Шинжангийн Өрөмчийн багшийн сургууль 1953 оноос 1961 он хүртэлх охорхон хугацаанд 400 гаруй шилдэг багшийг хүмүүжүүлэн Шинжангийн Монгол үндэстний сургууль хүмүүжлийн үеэд туйлын их хов нөмөр үзүүлжээ. Одоо Монгол сургуулийн харин дахиад хаагддаг болж байна. За. Код баг ирж байна. Ирэлтгөө. Баг сургалгүй. Багш нар ажиллаж. Одоо гертан суулж байна. Зүүнаа нэгэн татварч гертан суулж байна багш нар. Шошогоо, чүүжингөө. Тэгэхээр манай ирэлтгөө. Мөнх Баян Дарма 2 дээд чатны тохируулалтаар Борталжуугийн Аршин шаны дунд сургуульд 1963 оноос 1982 он болтол багшилж, 1982 оноос 1994 он болтол Борталжуугийн дээд жиргийн дунд сургуульд багшилсан байна. Шинжаанд хос хэлний сургуулийн дүрм хэрэгжүүлснээс монголчууд хүүхдэн хятаар суралцуулах нь улам олон болжээ. Энэ 2 жилээс дараа би бас их баяртай. Түүнээс би бас итгэл олж гисэн. За. Одоо манай өвөр Монгол хүн болгоно гэж хууль дээр Евранкин институт соёлын хамгаалж. Тэр Монголын соёл Келембермтэй Евранкинэн соёл Евранкин заңдадгалан хатгалды. Одоо изодото болж. Мөнх Баян багш сурагчтай жоохон байгуулж жав чулуул гарвал хөдөөхөрөөр байчаан судлал хийж, ургамлын хөв жаагвар 100 гаруй төрөл, үрийн хөв 40 гаруй төрөл, амьтны хөв жаагвар 12 төрөл, дүрслэх хөв 13 төрөл, нийт 175 төрөл жилийн хөв үлгэр чуглуулан сургуулийн туршилт төхөөрөмжийн хоосныг нөхөрлөн 90-ад онд түүнээ заасан амьт утсын хичээл нь нэгдэлтэй шалгалтад бүх жуугийнхын дотор төрүүлж, орны шалгалтад түүнээ заасан сурагчдын хэр тэнцсэн норм нь 198-д хүрчээ. Яг иймэр Мөнх Баян багш урт хужид чөөн тоод үндэстний гажир оронд урт хугацаа шинжилгээ мэргэжлийн ажил хийсэн ажилтан шилдэг жаан жолоодогч бичиг зааж хүний хүмүүжүүлсэн 20 жилийн ажилтан гэх зэргийн 90 алдрыг тооссон байна. Гём жугоо ганде. Жумуда. Жумуда хошон миуа. За моёласа. Штутамэр жижигмэн чи нахан Монгол энэ зүгээр ирэх гэсэн юм гэж. Энэ гэсэн манай нэг сүмгүүн багш байсан бас. Тэр бид хоёроо дэхсэн юм. Ишсэн байсан юм байна уу? Жил сарын өдөр хар юу нэ? Хар түрк. Хар түрк. Энэ газрын хамаас авсан. Энэ газрын нэрэн дээр. За. Манай шоолоо. За, сүрм шоолоо. Энэ өвөр Монголын дайштана. Хоглох шиг яг тавала суучсан байна. Бивэжсэн дээр чинь ихтэй зүүрзүүлээ. Би хамаар юм уу дөрөв. Өнөөдөр Даваажавын хүүхэн болоод Санжаа багшийн хүү яг сайхан жээл дээр харгажээ. Өвөр Монгол чиний авч Санжаа бабачсан. Атхим өвөр Монгол үүсчихээр энэ хүн автан хамт өмсчээж өвөр Монголд хайлаард. Тэгээд одоо жамаргоо энэ дээрээ хочин энэ тусгаанад энэ таны аавч одоо намтрын аваад таастай харгаад энэ тэр ажилласан байдлыг ойлгоё гэж хэлсэн чи. Тэгээд мод би тансыг олчдгоо гэх юм. Тэгээд хожиход тэгэхээр шинхэн баавнаа чинь зүргийг авчихсан. Нэг яцнаа тэр энэс гил томчиг зургах номдэр унтлаа улам сайн билаа гэдэг бодож байна. Их чинь байна. Таглаа улам сайн болоо чи надад авчирдаг байдаг таглаа. Улаад авчирдаг. Чи тэхваг. Минь тэхваг. Тэхваг авчих. Чиний тэхваг дуу. Сурагч шаваар найжаан хийж, сургуулиангаар гэр өрхөн болгож, сургууль соёл гээд сүйлгэлсээр сэхэсгэж нэг мэдгснэ. Шанан үсэнд саарл сууж, сахал үсэнд буурал орж ухъя гэж уран бичээж, шүлэгч, шин, жоо, орон улсын дэсийн шилдэг багш доржгүй. Багшийн дуу гэх шүлэгдэн бичсэн байдаг юм а. Тийм ээ. Багш бол оюунайжул гэлтэй. Шинжангийн харуулсан шанаа жаргалтай сумна тараачин мөнхөгийн гэртэж аяасан дорж
10 хэдтэйдэн нам ард түмнийхэн хүсэл шаардлагыг ачаалж алс холын өвөр Монголыг зорьсон юм а. Тэнд анжаалах. Хлахана угнот юм. Тэд бидний одоо худам үнс цэм. 아이요. Заваа одоо. Цаала. Тэд хамгийн сүүл шалгалт авлаа. Шалгалт авлаа. Мяенчан дэчиг. Лому. Одоо тэр хэсэл жаажсан багшлуулсан надад тусна. Тэ тараач тэ багшин малчих хэл бишээ. Тараачийн газар ихээр. Ойлгохгүй тэр. Бас нэг насна гэмдэн багын гэм. За. Тэд би гахсараа нэг удаа борчи энэ ямар хэрэг болж байна. Энэ нүргэсэн хэрэг биш юм чи. Ийм гэсэн хэрэг байна уу одоо. Ингээд би хэчэлэн тогтчээ. Татад бас юунаа тусгаар шошина одоо кабриаста тимнээс олжоод би. За. Өрөн сурсаад. Гişаа. Урагшлан дэгжирэх үндэснийхэн соёлд ур жалуун хавраан өргөж явлаа. Галын биш хайрын ачааран гарах мөрөгдийн бэлгийг нээж явлаа. Уснаа биш оюунаа хурааран өсвөр шаван умдалж явлаа. Зүрхнээ ховтолтон жуурсан бэгсэн жалгамжлагч үрстэн сачиж явлаа гэмэн нэг насныхан багшийн ажилаан тэр ийхүү шүлэглэн бичжээ. Шүлөөний шүхөө. Сүготойн тайсав. Амьдралын нөхцөл одоо Махой житхой юм чи. Шиш, эрдэн шиш. Зүгэр биш надад голон юм. Шинжэн ямар яста амьдрал тоглоо тэр амьдралаар тэтгэх. Ингээд тэрсэт улаанхуу даргуулжсэн цаг маа. Яа. 2 дахь 3 дахь жил амьдрсан болов. Энэ бүрэн Доржгүй нэг насндан ардын багш байсан. Онцгойлон шинжээ хооронд ойгоржин Монгол үсгийг төгөөмөлжүүлэх болоод дэлгэрүүлэх ажилд маш чухал үйлдэл үзүүлсэн. Тэр Шинжангийн дунд сургуулийн хэлбэчгийн нийгэмлэгийн гишүүн, жохоолчдын нийгэмлэгийн гишүүн. Тэр жохоолдон оюунаа хүссэн будагтай шимтгсэн үжигэн он жил 35 удаа хураалжуулан бүжиглүүлэхэд оюунаа будаг бэхэс үүл усанд ховсож урхан хаврын уян хур болон буугаснаа өлгийн нутаг даяар хаврын сарнаа дэлгэрнэ гэж бичсэн байлаа. Инхэн кэмбэ тодорхойгүй байж байна. Энэ авчаа. Алька? Инхэн. Авчаа. Араа олжгүй. Араа. Араа. Томатбар. Тэр кэмбэ? Эжихэн баян бүрэг гэдэг юм тэр. Тэр баян бүрэг гэдэг нь Санжа. Санжа гэж байна уу? Жа, жевши, санжа. Хайлаар дасасараа хайларын тэр хамгийн амьдрал манай тэгч бидэн япон шармал гэж хэлдэг. Имстэг малха хамгийн цугаар улсаас. Нэрүүгадаг моожин бас улсаас гэнэ. Бидэн омшчихнал болов. Гэсэлэн сууж явахна болов. Тэгээд ийм сайхан амьдрал өнгөрүүлээ. Одоо өвөр Монголын багш нарт ачлал мэдээлнэ. Нэмжав бол бор талын Монгол үндэстнээ өөртөө засаж руугийн ар шаншаана хүн юм. Тэр хайлаарт 3 хүн жил суралцсан боловч системтэй 6 хүн жилийг хүртэж сурлагдан маш чармаалттай мөртөн сургуулийнхаа сагсан бөмбөгнээ ангийн гол гишүүн байж хайлаар хотыг төлөөлөн уралдаанд оролцоод төрүүлж байсан удаатай. Тэр бас сургуулийнхаа уран сайхны бүлэгмийн гол гишүүн мөртөн дууг сайхан дуулж савардан хасаг бүжгийг гой бүжгэлдэг билээ. 90 дугаар жил Монгол багшийн сургууль төгсөөд импортлт нээж ирээд 90 дугаар жилээс одоо хүртэл импортлт 2 дугаар зуун сургууль ажиллаж байна. Энд багш болж кисна ажил гол ажил багш. Ямар кисэл орж яттай? Би
Temrin kesilirci. Ulus terzacı. Kelibiçki vasıtalar. Da kolun temrin kesilirci. Hoşul cirede keseleyin erkelikçi. Tünez hoşul cirede cinca çoğu. Ulus tercihimciliğine acılık ettik. Engin bakışının acılık emerci. Öyle teşhüt karşı. Yerinde olan oldu. Teşhüt karşı. Нямжавгай Менгисэнжөө 55 онд 3 жилийн сурлагаан төгсгөж Өрөмч хотын багшийн сургуульд хуваагдан багшилжээ. 60-аад онд Өрөмч хотын багшийн сургууль нь бор талд нүүсэнд тэр бас даган нүүж, сүүлээр нь багшийн сургууль нь үүдэн хаасанд бор талын 2 дугаар дунд сургуульд очиж ажиллажээ. Нямжавгай 42 жил сургаан хүмүүжлийн үс сэтэж үтгэж, нийгэм нийттэн хүчин өргөн багш сурагчдын халуун хүндэтгэлийг олсон өндөр дэсийн багш юм. Миний нөхдөс ангам багш болж байсан гэнэ. Багш уу? Бид Нямжавгайхнаас гараад хөдөөгөөс бор талд төрлийн дан сууж, өвчнөн совилж байгаа жимчрэн гутаа уулжлаа. Тэр бидэнд хөлөн борт хүнд өвчлсөн тухай үлгэрэн ярьж үйлээ. Би яг гэртэн байж байна тайлаагаад. Дахин тэр хүн бисавын мэсэн залхихын гинэ хийхгүй. Мода манай усгата шинхэн ус хөгжөөд арай ачаалагдаад хэвхэн жил бол. Чихрээд хөдөлмөр хийдэг өдөр бас болно. Фрэшисгээд хөдөлмөр таархс. Чамд зураад биш. Тэр хүн дахин нарингээс нь тотрогнаал талс. Тэр нь хавда дахиад тэрийн шархсаад нэг 2 сар хэвтлээ. Манай докторуудын энэ хөсөлөө нөхөр хааруулсан нэгтгэсэн. Албазын дөхмөд гэж сонно хэлэрдээс. Албазын доктор. Албачин доктор танд нэгтгэж. Сайн болоо дэрлээ. Тинозорон бүр ирэн гим гэдэг юм гоо. Ямар байж байна, ямар шалж байна гэд. Сааж хийжэдэгсэн байна. Жимчрэнгуй Менгисэнжөө 55 онд сургуулиан төгсгөж нутагтаа харж багшилсан юм. Тэр урд хожид бор талын Монгол үндэстнээ өөртөө засах жуугийн дуу бүжгийн бүлгэмд ажиллаж, Аршаан шанаа Чагаан тунка сумна Малжих талбайн баг сургууль, Чагаан сум тосхуна баг сургуульд багшилжээ. Менгисэнжөө 66 онд соёлын ховсгол эхэлж, өмхий 9 төхөр болж хөдөө гэртэн хөөгдөн тариачин болсон юм. Соёлын ховсголын дараа намын сэхэтний тухай төрийн бодлогын найдваржуулан, жимчрэнэ багшийн ажлыг сэргээж өгчээ. Ингээд тэр мөн үндсэн шатны суур сургаан хүмүүжлийн ажлыг хийж, Менгисэнжөө 91 онд өвчнээ хараагаас болж насны амралтан авсан байлаа. Бид жимчрэн насныхаас аяарлан салж нэг наснтай засгийн ажил хийж явсан чигмэд наснад ирлээ. Чигмэд настан хайлаарын 41-ний доторх өндөр дээд сургуулиан төгсгөж, Өвөр Монголын багшийн дээд сургуульд орж суралцсан 12-ын нэг нь болно. Одоо дундын тэнд хүмүүс шиг би бахан гэмд өчрөв. Өвөр Монгол байж хат. Умшаа байж хат. Гэмд өчрөө тэр гэмээ одоо үжихна Өвөр Монгол үжээд одоо сайн болсонго байна тэр гэм. Яа доктород гэнэ бүр идрол яваа бүр одоо сайн болсонго. Тэр намайг наар нутгтэн мэргүүл бай. Нэ мөнгө дааш үжөөдийн жоо хой юанжи. Хой зэжи лавжа. Жан хан хойда. 就是他们说的一模一样。我回来以后我的病就好了。 Гэрээ сонсноо баа. Төгсгөө ажилласан байхгүй. 我的病就好了。 病了嘛。好得快得很。 Чигмэд Шинжаангийн бор талын Монгол үндэстнээ өөртөө засах жуугийн бор тал шанаа урт болох суманд төрж 10 хэдэн настай Шинжаангийн 41-ийн нэг гишүүн болж хайларт очиж суралцсан юм. Нутагууснасаа дүндүү хол саснаа улмаар тэр сэтгэл санаанаа өвчин нэрвэгдэж их сургуулиан дутуу үжээд нутагтар харж ажилласан юм аа. эхлээд байсан одоо主单位组织部开始工作。那个时候年轻嘛，才20来岁。后面可能就转的多了。新婚到的一个的，还没开始错的呢，你看这里，错还个新婚到어떤 데가还个的呢。 Энэ ажил бас их хүчтэй ажил аа. Хүчтэй ажил. 解决黑的多少都难得很。考不上领导，根本就解决不了。他是七个，马路上停个过，这noin이 담배다가 해하나 되게 더 몰라.
제주해가 явуулж яддаг юм байна. Ийм хэрэг. Тэр дотор одоо бидний ажил одоо зарим нэг одоо багсаг ажлын юу байна гэдэг хэлчих нь бас болно. Чигмэд хөдийгөр сурлагаан дутууж огсон боловч тухайлсан ажиллан идэх үйтэй хийж иржээ. Тэр засгийн ажилтан болсны хувьд чармаа ажиллаж, онцгойлон жагтал сурвалжилгийн хүчиртэй ажлыг зоригтой хийж, ард олныхан олон ариун хэрэг учрыг шийдвэрлэн өгснөөр дунд улсын өв хамт намын төв хороо, төрийн явдлын хорооны албан тайхмын 20 жилийн жагтал сурвалжилгийн ажил хийсэн гэсэн 90 алдрын үн мөлдийг тосчээ. Дэлгэр жавбал Бортал Монгол үндэстний өртөн засаг жуугийн аршин шанаа харух болгосноо аршаант малжих тосхунаа хүн тэр 1952 онд Өвөр Монголын хайларт очиж суралцсан юм а. Бид хоёр ихнад нэг ярьсан шүү дээ. Нэгээд хэсгэршгүй болж байна. Нэгээд хэсгэршгүй мэдэн тээвэрлэлээр барахнаа их баяр үүсэж. Одоо хэсгэршгүй. Най хүрсэн дэлгэр жавгүй нулим сан арчин байж биднийг ухсан юм а. Тэр 41 жил намын ажлыг хийж явахтан утгуурлын авьяас бэлгэн гайхуулан шүлэгдүүлэл яруу найрах үүлэг тууж нийтлүүлэн Шинжангийн сонин мэдэнэ гişүн жохолчдын нийгэмлэгийн гişүн ойрдын Ахмад найрагч чултай. Энэ нийгмийн одоо хоцронгоо улсын харгас энийг юунаас хэлтэй хоорно явуултаа тасаж ийсэн. Нэг амьдрал дороо. Хоёрд улсын талаар одоо заалаа гэсэн. Тэгвэл тийнээс хойш ихчлүүд гараад Ивхандаа мөрөд ихчлүүд гарсасаараа энийг болоод яг заалгаж байна. Тэр үед бидний бол энэ төлөвөөр шүүргөө. Кинод нуусан тэр аваа. Тэр шинягаас бид тоолё дэвшнэг гэнэ хавс. Аваачтын бидний ямар ч одоо мөрмөнгөө юунаа төлөвгөө боловсруулах юм байна. Энэ бол Ивхандаа мөрсөөрө тасрахыг залгамж явуулсан шүү. Жишөө цаг тухай хэрэглээр аваад явахна 1 2 3 дээр жахын хэлхийн дараа. Тансыг харгалж байгаа мэдээж уухийн хамаардаг 55 онд 55 онд. Тэр бидэнд Өвөр Монголд очиод соёл сурснаар барахгүй олон арвин юм сурлаа гэж ярьсан юм а. Хотуудээс ч ширээн дээр юм асах шүү. Багшаагаад авсан. Энэ бол алтан насгүйс. Будаа цацрыг тэр үрээд өгөө. Энэ өдгөө бас энэ амхиштай сургууль. Тийм юу ярьчихлаа. Бас хэлнэрэлтэй. Бас арчилтай, бас цагтгаатай. Тэр үеэс боловсон. Энэ багш энэ талаар. Ихнаа бидний гэр сандга марчна мэдгүй. Тэр удаа миний тэршээ аваад. Дааж. Тэр удаа дээр ихсаа. Дэлгэр жав 1956 оноос 1971 он болтол Борталын өдрийн сонин Монгол найруулах хэлтэстэй найруулагч сурвалжлагчийн ажлыг 20 жил хийж 1976 оноос 1997 он болтол Жуугийн намын хорооны ухуулах хэлтсийн катер Аршаан шанаа намын хорооны ухуулах хэлтсийн дарга Түүх эмэгдэх халуун гэрийн эрхлэгч Бортал Жуугийн телевиз хорооны Монгол найруулах хэлтсийн найруулагч орчуулагчийн ажлыг хариуцж байжээ. Энэ газрын бас намдосхийн төвчик удирнадор еврей биеийг сурсан юугаа Үнэснийхээ соёлыг хөгжүүлэхээр гайхалтай хүч гаргана. Мөдрийн ажлын тоотод ихсэн мөн тэдгээр хүмүүсийн амаас хэцүү сонсон тоотод. Тиймээс дахиад Монголд суралцаад игээ. Энэ нэг залгаа шатчатаар ярьсан. Тэгээд тэдгээр хүмүүс бас нэг Монгол сурсан зан суртлаа энэ бадуу. Энэ дэсэн дотор хулхаа хийсэн юмгүй. Худаг хийсэн юмгүй. Күмийг харгөр тавиад одоо даа ёо энэ яа хийсэн юм. Цуул номхон жолго еврейд үндэснэ келвичиг утгуурлуу зандадор хөгжүүлэн дээр хүчээр. Ажил биш хэмжээтэй хүчээр гэсэн энэ талаар нийтийг тавна. Нэг үеийн нэг боловсруулах хэрэгтэй. Энэ зөв Монгол энэ багш нарын боловсруулсан сурт өдгөө хадлаа. Бид нэг идээс олж ирсэн. Тана нэг юм болж байна. Дэлгэр жав. Тана нэг юм да.
Менин нэр Өзгөр. Ким? Өзгөр. Өзгөр. Телеграм болла. Мана аав нэр Личин. Личне хөөе. Дэсэн. Би Аршана ангис моссон. тэрсэн нас. Багтаргийн эргээ яриад суужана. Одоо тэр хэрэгүүдийг та мэднэ үү? Тийм. Гоо багшисэн. Багшисангүй наа. Манай охин тэр тараалын хийгээд эргэж ресторанд ажил гарсангүй. Ажил гарсан. Ажил гарсангүй. Тэр хүмүүс тэр тараалын хийгээд дахиад ард нь малчинд амьдрал хийгээд явж байсан. Малчин бол. Энэ хүмүүс сайн мэднэ. Тэр цагийн бас тэр бодлогоос адил биш юм та. Тэр цаг одоо жиргэмтний хөвөнгөд Эднэ личний хүч байна. Тэр өндөр давхар гатан болжээ. Гэрийн гарал. Гэрийн гарал дэндүү болжээ. Гэрийн гарал өндөргөө. Тэгээд багш хийлгээгүй. Би манай аав шүдрэг аваад ирсэн даа. За. Тэсэлэн шүдрэг. Зөв би ч яарантаа эргэж яана. Одоо та нарт уулзсандаа их баяртай байна. За одоо сүйд үзүүлжсэн чинь баярлалаа шүү. За их баярлж байна. За баярлалаа. Тусгай сүйдэр хүргээд ирсэн хүн одоо. Дахиад замнаа сайн яваа. Дараагаа дахин харчээ. Чиний шүүжтэй шин танаа аав дээр ганан татсан. Бид хайлаартаа суралцаад харж ирсэн Борталжуугийн хүмүүстэй халамсахаар уулзаж ярилцсан юм а. Тэд бүр их сургуулийн санан мөрөөдөж байх сэтгэлгэн илтгэж билээ. Нэлээд нэг хэсгэмсүүд ахмадууд болоод насны үхээд таал болжээ. Энд одоо Бамбагна, Лайчингна, Санжаагна, Даважаугна, Дамринжаугна, Мичаагна, Гендингна. Одоо эдгээр ахмадууд болоо одоо амьд цэрэн цагтаа ялангуяа үндсэн шатын соёл сурган хэмжээлийн болоо одоо эгнэнд үндснэнэн болоо юр ашнэрүүдийг хэмжүүлэхэн төлөө өөрийнх нь хөв нэмрийг өргөд өөрийнх нь көс хүчэн болоо гаргаад нэлээд олон болоо эрдэмтэн сегатныг хэмжүүлсэн зүтгэлтнээ нэгдэ. Эдгээр ахмадуудын энэг Монголын үндснэнэн соёл сурган хэмжээлийн төлөө нэг насараа харамгүй ажилласан зориг санааг бадруулж юунаас хойштан бас үндснэнэн соёл сурган хэмжээлийг хөгжүүлэхэд төлөө бас зүтгэнэ. Уулын салаа ойгийн жахаар одод шиг тархан сууж, олонх нь үе үеэр нүдэс охор чихтүлий явсан ойрд монголчуудыг нам жасаг энэрийн ивэж тусгай жардал гаргаж, үр хүүхдийн насад явуулан эрдэм мэдлэг сургасан явдал нь харьд дутааж бусдад дарлагдан соёлын балаа байсан хочронгуй байдлыг нөмсөн эцлүүлжээ. Энэ бол нэгэн шинэ эрдэм суран соёлжих шинэ түүхийн хуудсыг нээсэн явдал. Тэд бол намын хүмүүжлийг ясан дан шингэж, эх орныхаа энэрлийг элгэндан уусгасан ойрдын шилдэг хөвгдөө. Тэд шамдан суралцсан, шаргуу ажилласан. Тэд бодлынхаа удам хорвоод бүх Монгол амбахтааж, үндэснийхэн төлөө гэж Монгол гэсэн ганцхан үеийн магнайдан барьж ирсэн. Одоо хайларын 41-ийн олонх нь нарт хорвоогоос халин отсон боловч тэд үндэснийхэн соёлын гэгэрлийн түүхэнд баларшгүй гавьяа зүтгэл үзүүлсэнийг түүх гэрчлэн байна.